ментор контентынхаа хүрээнд ийм дид богино хэмжээний ийм өөрийн мэдлэг туршлагаа хуваалцдаг ийм 5 минутын контент бэлдэж хүргэхээр болсон байгаа. Энэ удаа бол эхний дугаараар бол эхний сэдвэр хэрхэн амжилттай үр дүнтэй суралцах талаар өөрийн туршлагаасаа хуваалцъя. За би бол ийм математикийн багш мэргэжилтэй. Тэгээд ер нь сурах талаар мөн бас сургах талаар бас энгийн хүмүүсээс бол арай их тийм зүйл их сурсан мэдлэгтэй гэж өөрийгөө ойлгодог. Тэгээд их сургуультай болон 10 жилдээ сурсныхан дараа ч гэсэн би бас байнга өөрийгөө хөгжүүлж байнга ингээд суралцахын ач тусыг өөрөө яг нөгөө яс махаараа биендээ мэдэрсэн байгаа. Өөрөөр хэлбэл би бизнесмен одоо ингээд юм анх эхлэхдээ бүр юм компьютерч хөх хэлжсэн байгаа. Тэгээд яг нөгөө суралцсан цэвэр одоо өөрийнхөө оюуны хүчээрээ үдээ зэрэгтэй амжилттай явж байгаа болохоор яг энэ миний хэрхэн өөрийгөө хөгжүүлж чадсанаас 100% хамаардаг зүйл учраас суралцахыг бол би маш сайн зөв зүйл гэж үздэг байгаа. Тэгээд суралцахдаа бол ийм хэд хэдэн арга барил ашигладаг байгаа. Ийм урт хугацааны ийм суралцах юм зүйлүүд байна. Жишээ нь одоо англи хэл байна. За IT програмчлал байна. Бизнесийн менежмент байна. За эсвэл ийм богино хугацааны ийм суралцах юмуд байна. Жишээ нь одоо нэг найзтайгаа уулзаад өөрийнхөө мэдж байгаа ойлгож байгаа зүйлүүдээ яриад нөөцийнхаа бас ойлгож байгаа мэдж байгаа зүйл яриад тэнгууд яг тухайн акшнд битүүрийн мэдлэг мэдээлэл ингээд юм зэгцтэй системтэй болж эхэлж байгаа. Тэнгууд тэр зэгцтэй систем чинь дараа нь ингээд хэрэг болдог байхгүй. Зүгээр л юм мэдээллүүд бол тархиндах мэдээлэлээ зэгцэлж авснараа өөртөө яг нэг мэдлэг болоод эхэлж байгаа. Бясалгал байна. Бясалгал болохоор яг ингээд юм яг бүр шашны бясалгалч биш. Зүгээр өөрөө ингээд юм дотроо бодоод ийм алдаа гаргалаа, ийм алдаа байж магадгүй, эсвэл ийм ойлголоо, ийм энийг эргэн тунгаан бодож өөртөө ингэ тийм тархин дах мэдээлэлээ датагаа одоо зэгцэлхийг одоо би бол бясалгал гэж ойлгодог байгаа. Энэ бол нэг бас нэг төрлийн суралцах хэлбэр байгаа. За богино хугацаанд бол иймэрхүү 9 жирийн аргуудаар ийм суралцаж болдог байна. Жишээ нь богино хугацааны сургалтыг бол би энэ ном унших гэж ойлгодог байна. Би бол одоо нэг аппликейшн ашиглаад өдөр болгон би 20-30 минут ийм номны хураангуу сонсдог байна. Тэгээ тэр ном маань ингээд таалагдах юм бол үнэхээр тэр ном таалагдах юм тэр номыг очиод дэлгүүрээс ингээд бүр юм боддоор худалдаж аваад дэлгүүрээ уншдаг байна. Энэ бол миний яг нэг богино хугацааны сургалтын нэг арга барил. Урт хугацаанд бол би бол ингээд англиээ байнга сайжруулна, IT-ийн мэдлэгээ, за тэгээ менежментийн мэдлэгээ ингээд байнга юм курс хөтөлбөртэй юм хичээлүүдийг ингэж авч үзэж ингэж хөгжүүлдэг байна. Зарим хүмүүс бол ингээд юм 10 жилдээ сурсан, за их сургуульдаа сурсан. Тэгээд тэрнээс хойш бандан тас гэж үзээд байдаг байна. Дахиад суралцах шаардлагагүй. Тэр бол бүтшгүй зүйл юм байна. Одоо сүүлийн үед бас нэг юм тренд яваад байна. Мундаг хүмүүс юм амжилттай явж байгаа хүмүүс заавал тийм их сургууль сураагүй байна гэдэг ч юм. Суралцахыг нэг тийм үнгөөдүүлсэн юмнууд яваад байдаг. Тэр бол худлаа юм байгаа шүү. Жишээ нь Билл Гейтс нэг ярьслага дээр ингэж ярьж байсан юм байна. Дэвид Рубинштейний ток шоунд дээр би бол ингээ их сургуулаа хайсан ч гэсэн би Харвардын хөтөлбөрийг ингээд байнга авч идэг байсан. Одоо хүртэл би Харвардын курс хөтөлбөрийг байнга үзэж идэг гэж ярьж байгаа байхгүй. Үнэхээр л юм өндөр боловсролтой, өндөр мэдлэг чадвартай ажилт юм өндөр амжилтыг үзүүлнэ. Тэр бол амжилт болон мэдлэг чадварыг юм шууд хамааралтай. Өндөр амжилттай хороор бага мэдлэгтэй байна гэж байхгүй. Өндөр л мэдлэгтэй. Тийм учраас ингээ байнга өөрийгөө хөгжүүлж явах хэрэгтэй. За хөгжүүлэхийн тулд одоо бол би нэг бясалгалын арга хэрэглээ. Найзтайгаа мэдлэгээ хуваалцдаг ярилцлагын арга хэрэглээ. За бас нэг юм жоохон тийм шил ухаант бус арга байгаа. Шууд юмыг ингээ хийх гээд оролддог одоо хар ухаанаар гэх юм одоо. Шууд мэдгүй бол одоо шууд л ингээ хийх гээд оролддог. Тэнгүүт тэрэн дээр ингээ практик гэх юм уу. Тэгэхэд эндээсээ ингээд суралцаад ингүүл болдгоо маань гэдгийг практикаар суралцж үздэг байна. За бас нэг нь болохоор юм Японы менежментийн кейзон гэдэг арга байдаг. Тийм байнгаар ингээд өөрийн нэг сурж авсан мэдлэгээ яавал энийг өшөө сайн хөгжүүлэх үү, яавал өшөө сайн дээрдүүлэх үү гэсэн байнга тэрийг ингээд тийм апдейт хийж яадаг байна. Өөр төр байнга апдейт. Энэ бол дажгүй арга гэж үздэг байна. За тэгээд сүүлийн үед бол энэ подкастууд их үр дүнтэй болж байна. Тэр подкастыг давхар сонсонгоо бас давхар ажил хийж ирсэн, давхар биеийн дамирын дасгал хийж идэг тийм давхарлууд үүсээд байна.
За бас нэг арга бол ийм уламжлалт арга уу шууд цээжилдэг арга. Ямар юм шууд цээжлэж явчихдаг. Тэр цээжтэй хүмүүс бол маш сайн яга хөгжүүлсэн байждаг ба. За суралцахад бас нэг нөлөөлдөг зүйл бол ийм орчин бас нөлөөлдөг. Жишээ бааранд очичоод ингээд диско бааранд ном уншвал хэцүү шүү дээ. Тэгэхээр нэг тийм нойлдоо ч юм уу эсвэл унтлагын өрөөндөө ч юм уу ном уншихад илүү тохиромжтой байдаг ба. За бүр лам нар бүр ийм үсээ ухсдаг байсан. Үсээ ухсдаг нь болохоор ийм нөгөө гадна харагдах байдал дизайнаа ингээд ийм имижээ муухай олгоод зөвхөн эрдэнэ номдоо төвлөрөх үүднээс үсээ ухсаж штэ. 10 жилийн хүүхдүүд ягаад бүгд нэгэн жигээд форм өмсдөг вэ гэвэл ийм өөр өнгөнгийн дизайнтай өөр гой тийм стил имижтэй болохоор яг нөгөө суралцах үндсэн үйл ажиллагаан дээр төвлөрөх өөр юм дээр бас төвлөрчгүүдээ гэсэн үүднээс бүгдийн нэгэн жигэд тийм форм өмсөлдөг. Жишээ нь орчин дизайн бас хүнийг бас суралцах нөлөөлдөг. Суралцахад бол ийм арга барилуд байдаг. Тэгээ энийгээ ийм дадал зуршил болох хэрэгтэй. Нэг 7 хоног хийгээд ч юм уу сар хийгээд болох хэрэггүй. Бүр насан туршдаа 10 жилээр байж байгаа хэрэгтэй. Би бол өглөө болгон заавал өөртөө нэг 10-20 минут. За багадаа л 10 минут өөрийнхөө босролт ус анхаарсан тийм юм хий. Ном уншдаг эсвэл одоо нэг хураангуй ном. Одоо хураангуй ном бол миний бүр дадал зуршилж байгаа. Баян өглөө болгон сонсдог. Тэгээд 7 хоногт ядаж хамгийн багадаа ядаж нэг курс хичээлийнхаа нэг хичээлийг үзээд байдаг баг. Ингийн бол яг нэг итгэхэд асар их тийм мэдээлэлтэй болсон байна, мэдлэгтэй болсон байдаг баг. Түүнээс одоо бид нар чинь ингээд тийм завгүй ажиллаж байгаа хүмүүс чинь дахиад заавал ингээд сургалтын суухад төвхтэй байдаг. Тэгээд тэрийг ингээд тийм интернетээр бас суралцах боломжтой бас нэг давуу тал бий болчих. Ялангуяа ковид мовидгийн хүнд хэцүү үед ингээд тийм онлайнаар суралцах давуу тал болчих. Давуу талуудаа болохоор энийг бас ашиглах хэрэгтэй байгаа шүү. За тэгээд энэ суралцах зүйл өөрөө тийм нэг тийм амархан зүйл биш ээ. Ямар ч ийм аргуудыг ашиглах хэрэгтэй. Тэгээд ийм өөртөө заавал ийм дадал болох хэрэгтэй. Өдөр болгон нэг ч юм уу 7 хоног нэг гэдэг ч юм уу тийм дадалтай болох хэрэгтэй. За тэгээд суралцах өөрөө процесс өөрөө их тийм тархинд их энерги зарцуулдаг учраас их юм залхуу өрх ачаал үсээд ядралт бий болдог. Эсвэл цаг одоо хар ажиллаж их юм уу тийм биеийн хүчний ажиллаж их юм уу цаг кино үзэхээс илүү их цаг суралцах нь илүү их энерги зарцуулдаг ядралт үүсдэг учраас тийм хит их ачаал үүсгэж болохгүй. Гэхдээ тэрийг ингээд өдөр болгон ингээд 100хан тасралтгүй ингээд суралцаад байх хэрэгтэй шүү. За суралцах тал дээр миний зөвлөгөө энэ үргээ дуусгая. Тэгээ та бүхэн өөр асуулт ч юм өөрийнхөө онцлог давуу талаа комент хэсэгт үлдээгээрэй. Баярлалаа.